За өглөөний мэнд итгэлээ эзний үгээр услах өнөөдөр ишлэл бол Иремая номны 17 дугаар бүлгийн 7-оос 8 дугаар ишлэл. За би эндээс дуудаад өгье. Харин Явад итгэж найдах хамаг найдвар нь Явад байдаг хүн эрүүл тав. Угтаа тийм хүн ус голын дэргэд харагдаж үндэс юугаа урсгал усны ойр бэхэлж шатам халуунаас айхгүй. Ган гачиг болсон ч төгшөхгүй, үр жимс гарахаач зогсоохгүй. Өтгөн ногоо навчид мод билээ гэсэн байна. Амен. За энэхүү үсгийг харах юм бол хоёр зураг харагдаж байгаа. Одоо эхнийх нь өрөөгцөх, дараа нь хэрхэн хүн бурхнаар өрөөлийг авдаг вэ гэсэн ийм хоёр зураглалыг тайлбарлаж өгсөн. За өрөөл гэдэг үг нь болохоор еврей хэлний барак гэдэг ийм үг юм байна. Барак гэдэг үг нь болохоор адислагдах, мөн өвдөг сүгдэх гэсэн ийм утгыг агуулт юм байна. Бид эндээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл эзэнт найдаж залбирдаг, түүний өмнө өвдөг сүгддэг хүнийг өрөөгцөхөн гэж үзэж байна энэ дээр. Тэгэхээр яаж өрөөгдөг вэ гэдэг дээр 8 дугаар шилдээр гарсан шүү дээ. Урсгал устайгаа холбоотой байх юм бол та өрөөгдөх болно гэдэг тухай гардаг. За тэгэхээр би танаас асуу. Та өрөөгцөн хүмүүн үү? За Иремая номны дүүнснэр бол өрөөгцөн гэдэг бол ердөө бурхантайгаа холбоотой байж хүчрхэг бурхнаас тусламжгүй залбирдаг хүнийг өрөөгцөн хүн гэж хэлсэн байна. Тэгэхээр та түүний өмнө залбирдаг бол та өрөөгцөн хүн шүү.